Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын гишүүн Бас Шугараас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын хурл өргөн мэдүүлсэн зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн улсын хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх эсэх асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2025 оны 4-р сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагчийн зүгээс зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн лавлгаанд тусгах хугацааг буян хатан болгох, зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэг тогтоох аргачлал ашиглах, эрх бүхий байгууллагаас зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэг тогтоох, онооны аргачлал батлах зохицуултыг бий болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар зээлдэгчийн зээлжих зэрэглэлийг тогтоох онооны нэгдсэн аргачлалтай болох бөгөөд банк санхүүгийн салбарын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, салбарын тогтвортой хөгжил, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна. Хуулийн төслийг ДЦэг, парламент цэгийн захим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байна. Эдийн засгийн байнгын орны хуралдаанаар хууль улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүү Намын Чимэг эрх бүхий байгууллагаас тодорхой цаг хугацаанд өршөөл үзүүлэх байдлаар зээлийн мэдээллийн сандах муу зээлийн мэдээллийн түүхийг олон нийтэд харагдахгүй болгодог явдал нь муу зээлдэгчийн хэмжээ ихсэж банкнуудын эрсдлийн санг нэмэгдүүлдэг асуудлыг төсөлд тусгасан эсэх. Монгол банкны үйл ажиллагаа нь улс төрөөс хараад бусаар ажиллаж байгаа эсэх. Онооны системд ямар зээлдэгчийн ямар мэдээллүүдийг тусгах талаар улсын хурлын гишүүн Батнайрамдал их өгөгдөл буюу зээлдэгчийн мэдээлэлээр суурилсан онооны системийг зээлийн мэдээллийн сан нэвтрүүлэх нь зүйтэй бөгөөд зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн улсын их хурлын тогтоолын төслийн 1 дахь заалтын 1, 2 дахь дэд заалтад төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллагын дэргэдэг сангаас болон Монгол улсын хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлөөгүй түүнчлэн хэвийн зээлийн ангиллаас бусад ангиллалд орсон иргэн аж ахуй нэгж түүний зээлийн мэдээллийг хамгаалахгүй байх гэсэн заалтад боловсролын зээлийн сангийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэд хамаарах хэсэг талаар улсын хурлын гишүүн Сэд Дорж зээлийн онооны систем шилжснээр зээлийн хүү хэдэн хувиар буурах талаар төсөл санаачлагчаас асууж хариулт авлаа. Мөн улсын хурлын гишүүн Соронзон болд Монгол банкнаас зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэг тогтоох онооны аргачлал гэснийг зарчим гэж өөрчлөх, зээлдэгч иргэдийн хувийн мэдээлэлд тодорхой хэмжээний өөрчлөлт орох үед түүнийг хянах боломжийг олгоход анхаарах, зээлийн онооны системээр зээлдэгчийн зээлжих зэрэглэлийг ангилахдаа өгөгдлүүдээс нь хамаарч хэд ялгаатай үнэлэхгүй байх талаар улсын хурлын гишүүн Мөх Соёл зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг тухайн улсын үнэт цаасны зээлжих зэрэглэлтэй хольж орчуулж ярьж байгаа нь санхүүгийн зах зээлд оролцогчдын төөрөгдөлд оруулах буюу иргэн аж ахуй нэгж байгууллагын кредит скоринг, кредит рейтингийг холих эрсдэлтэй талаар улсын хурлын гишүүн Сэд Дорж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар зээлдэгчийн сүүлийн 6 жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлгаанд тусгаж байгаа нь зарим тохиолдолд сөрөг үр дагавар үүсгэж байгаа тул өндөр хүүтэй зээлтэй иргэдийн амьдралын нөхцөл байдлыг тооцож хуулийн зохицуултыг уян хатан байлгах талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хууль улсын хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар саналд хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэх хэсэг талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.